Тэгэхээр чинь шууд монтаж байж. Шууд монтаж хийгээд. Тэгэхээр айгүй амар Одоо эрдэнэтлүүд өгөхөр нөтг шууд доронтой тийм шүү дээ үзээ. Доронтой. Зайва дороо авчих. Тий. Яг гой байгальтай газар бол бас харин тийм юм арууд марууд. Эний тэр хөндөй мөндөй ярьж байгаа ч юм те. За Улаанбаатар хотоос Төл албаагаас одоо яг энэ цэг дээр бол 175 км зайтай явж байна. Тэгээд яг баруун ороогоос бол найз нь бол алхсан. Зөөлө алхаад хөлөө бас нэг юм дархан хүртэл ер нь жоохон улам хүндрүүлэхгүй нэг зөөлө алхаж ер нь явж байгаа цааштай бас гүйе гэсэн бодлоо. Тэгээ явж байна. Тэгээ маа найзууд ирсэн байна. Шижрээ за манай сайхнаа гэж бацаахан гэж найзууд маань зорио ирсэн байна. Тэгээд би бас байгаа одоо ингээд нөө санаа зовоодох юм агт гэж. Тий. Ер нь бол яг олон хүмүүс нөтх ингээд миний ойрын дотны найз нөхөд маш олон би ч бас их сайхан олонтой найз нөхөд бас ингээд сайхан нөхөдөг юм маш олон хүмүүс үүдэг. Тэд нар маань ингээд ирэхээр бас санаа зовоодох юм одоо нэг юм сувлэл тавьж байгаа юм эргэлтээр ирж байгаа юм шиг. Тавчраарай. Тий. Тоор тавчраарай гэж байгаа юм шиг тий. Тэгээ яг үнэндээ бол яг манай найзуудын маань сэтгэл бол бас надад ийм гоё урам зориг өгөөд дээрээс нь тий энэ замаа заавал туулаарай гэж одоо ирчүүч өгж байгаа нэг найзуудын маань дэмжлэг байгаа. Сэтгэлийн дэм байгаа. Тэгээд би энийг бол яг ингээд яагаад лайв хийгээд байгаа гэхээр бас бодиттой байгаа байдлаа бас ингээд цаг ухаад мөс ингээд харуулаад явчих. Найз нөхдийнхээ бас сэтгэлийн бас гэхдээ яг миний одоо зорилго бол Эрдэнэтийн 50 жилд Эрдэнэттэй хүндэтгэл үзүүлж байгаа Эрдэнэт хот маань 50 жил болохдоо энэ Монгол улсаа тий одоо 50 жил сайхан эдийн засгаар бас авч явсан Эрдэнэтээс сүрэн гарсан бас маш олон одоо урлаг спорт шинжлэх ухаан гэл бүх салбараар тэргүүлж явж байгаа юм залуучууд байгаа хүмүүс байгаа. Тэр хүмүүстэй гэсэн хүндэтгэл үзүүлж явж байгаа. Тэгээ маа найзууд гэсэн одоо Эрдэнэтээр бол очиж ирсэн. Эрдэнэт бас гайхалтай дурсамжууд байна. Очиж ирсэн. Тэр дурсамжуудаасаа бас хуваалцаад яриач гоё халаач гэдэг шиг тийм. Одоо ийм сайхан ярьдаг найзууд ирсэн байгаа юм чи. За манай одоо нараа бол бас 7 сарын 13-нд одоо Түмэн адууны парад буюу одоо адууны баяр маань Монгол улсад дэлхийн маш олон хүмүүс ирж адууны баярыг үзэхэд ирж байгаа. Энэ төслийг санаачлаад энэ төслийг одоо хэрэгжүүлээд одоо ингээд энэ 7 сард 13-нд одоо бас Монгол түмэн дэлхийн даяар бас нэг юм шуугуулж морьтонгууттайгаа морьныхоо энэ туурайн тамхтайгаа морьныхоо энэ хэмэртэй одоо дэлхийн даяар одоо ингээд бас түүжүүлэгч байна. За одоо миний найз байна одоо бас олон жил сайхан хөрөлж байгаа хөтлөгч. За бизнес эрхлэгч. За дээрэс нь хуульч, эдийн засгч. Эрхцүүч. Тэ? Эрхцүүч дууссан тий. Тэ, эрхцүүч мэрэгчлээ. Ийм олон гомшинтай найз маань байна. За бизнес эрхлэгч манай Бацаахан байна. За гоо Эрдэнэт байсан дурсамжууд ярьж. За би нараатай эхлээд нэг төрөд нэг яриад байгаа. Нараа өтер бас олон жилийн өмнө Эрдэнэт рүү бас яваад. Тэ яг одоо бас энэ юу одоо манайхан одоо нэг веган хоолыг бас сурчлаа. Тэгээ веган хоол яг тэрийг бол сурчлалтаа бол нэг маа Эрдэнэт совлилч их том газар байдаг шүү дээ. Тэгээ совлил нөгөөх юм хүмүүст одоо нөгөөх юу яадаг? Совлилдаг анаадаг энэ хөнгөн хоол учраас хоёул энэ совлилт гоё юм веган хоол сурчилж явъя гэдэг. Таниулаа тэдэрт ингэж хэрэгжүүлж исэн тийм бас юутай түүхтэй дуршлагтай. Анхны баг үгүй юу? Төрж ирэн 2000 онд баг төмс талцсан болсон шүү дээ. Төмсний бизнес хийж байгаа. Саяар төмс тариад 10 сая болгож ирсэн юм шүү. Гэвч 10 болоог баха. Болсон бол энэ өнөөдөр бүр ингэ төмсөөл тариа явж байгаа. Аа өөдөлтөө сарсан юм. Өөдөд. Гой дурсамжууд байдаг тий. Маа би яг нөтгийн найз нөхдөд эрэхтэй бол гоё Эрдэнэтийн сайхан дурсамжуудыг гоё яриач. Манай яг Эрдэнэтийн талаар ярихаар чинь бас анцгүй тий. Тэгээд одоо
зочилж очиж байгаа, ажиллаар очиж байгаа, дайран өнгөрж их, за магадгүй тоглолт нэтэр янз бүрийн юмар очих ч бас нэг юм гоё дурсамж үүдэн шүү дээ. Яг олон зүйл мэдээж бодогдож байна. Тэгээд яг зориод наашаага ингээд Улаанбаатар хотоос найз хаана явж байгааг өчигдөр яа тохирч. За өнөөдөр ямар ч бас найз замд нь очно гэж наашаа гараад явж байлаа. Тэгээд 174 км газар 175 км газар гэдэг бол автомашинаар туулахад ямар их цаг хугацаа зарцуулж байна гэдэг ингээд бодоход бас нэлээд юм бас нааш ирж байгаа байхгүй юу ер нь бол. Тэгээд ингээд бодож хахад өөрөө ирэхгүй бас нэг юм дотор бахархах ийм сайхан сэтгэл бол төрж илаа. Тэгээд найзаагаа бас яг энд ингээд ирсэн. Хэдийгээр ингээд бэлтгэл авцсан асуудлууд байгаа ч гэсэн яг өөрийнхөө зорилгын төлөө тууштай байгаад явж байгааг хараад бол үнэхээр их бахархаж одоо яг ийм огшиж байна. Тэгэхээр сайхан байна. Тэгээд ер нь бол яг мөгийтэй бас найзаад их олон жил болж байгаа. Миний найзууд нэг юм зорих юм бол заавал ард нь гардаг юм л хүн. Тэгээд нөгөө одоо жишээ нь юу гэдэг марафоны спорт гэх юм бол манай эртний өмнө 490 онд бол нөгөө грек ферс хоёроо хоорондоо тулдаад тулаан болсон газар марафон гэдэг газар байсан. Тэгээд грекүүд ялангуяа тэндээс педидисчлүү нэг нөхөр гараад Апи хот руу гүйсээр аваад очингууд бид яалаа гэж ялтын бидээ бидээ өргөстэй. Ийм түүхтэй. Тэгээд хүн төрөлхтний ийм нэг спорт хамгийн гайхамшигтай олимпийн наадам бол 1896 онд бол Апи хотод ингээд анх болж исэн. Энэ дээр бол одоо марафон гүйлтийн төрлөг 40 орчим километрээр бол хэмжиж ингээд зохион байгуулагдчихлаа. Тэгээ 1908 онд бол Лондонгийн олимпиадаар бол 42 км ингээд замыг тавьж исэн. 21 оноос хойш ингээд 42 км тогтмол гүйдэг болсон шиг байна. Энд хөнгө атлетик тэр дундаа марафон гэдэг бол маш хэцүү хүнд төрөл. Тэгээ өнөөдөр бол би яагаад энэ зүйлийг ярьж байгаа гэхээр тэндээс энэ хүртэл ямар их төсвөр төвчээр гаргасан бол доо гэж бодохоор өөрөө ирэхгүй бас шараас бас бахаргаж ялаа. Гэхдээ ийшнийг бас дахиад туулах зам зөндөө байгаа. Тэ. Тийм байна. Эрдэнэт бол яг бай биш нэг очих хөрөм хөтлөө зөндөө л гой дурсамжууд бол байгаа. Үнэхээр сайхан яалт ч нэг хот газар гэдэг утгаараа тэр юм уу бүх юм байдаг. Дуу харчаад дуу хичээл тийж ингээл зах нь ямар байдаг лээ тэ. Нэг хүн байсан юм аа тэгээд би нөгөө дуугаа хаалцсан хөрөм хөтлөх гэж очичоод тэгээ буцах гээд байдаг. Маргааш нь дахиад тоглолттой байгаад байдаг. Тэгсэн чинь айгүй ингээд бүр сэтгэлээрээ нөгөө кандидат юмнууд нь хаацсан би чинь тэгээ нэг хүн рүү яасан чи бүр хурж ирж онгойлгож дугаа авч өгч хийж өгөөд дотроо явуулсан. Тэгээ тэр бас ерөөсөө мартагддаг. Тэр хүнд бас баярлалаа. Сайхан сэтгэлтэй дөрвөн хүмүүс байдаг амьдрда гэдэг байгаа шүү дээ. Би тэгвэл яг л мэдэрсэн байна. Манай хоёр сэтгэлээ хаваалцчих. За энэ хүн бол төмөс тарж ирсэн байна. Байгаа. Тэр чи бас их гоё юм. Тэр чи ингээ бидэд яагаад. Эдэд шойн ойтон цагийн найзууд. Тэгээд 5 хүн зогсож байгаад нэг хөөшөлийг алалцаж хувааж иддэг тийм төрлийн хүмүүс байлаа. Нарийн ингэж ярьж байна. Тий. Тэгээд чинь тэгээд яг юу ахгүй. Энэ бол янз бүрийн тийм орлогын баталгаа бол ерөөс байхгүй. Мөрөөдөнд бол ингээ сая төмс тарьсан. Тэр хүн болцсон. Тий, мөрөөдлийнхөө төмсийг цаасан дээр тариад битээр ч бүр ашгаа хуваагаад. Тэгээ нөгөө хэд маань битээрийг бүр гавьяа төмс одоо тариаланчд тодорхойлох асуудал яригджээ. Тэр яг 2002-3 оны явдлаа тэгээд. Ер нь Эрдэнэт гэл энэ хүн чинь нэг л Эрдэнэтлэгэл гүгээд идэг. Эрдэнэтийнх нь би нэг ямар санд явуулж ирсэн юм байна. Чи Эрдэнэт гүгээд чамаг Эрдэнэтийнх чинь тоод юм уу гэ. Явуулж байхгүй юу. Тэгээ энэ хүн чинь 10 гарсныхаа 2 нь Эрдэнэт идэг юм чи. Тэгээ өөрийн өссөн төрсөн нутаг орно гэдэг бол сайхан байдаг. Бид нар дэлхийн өөр улсад явж байгаа юм бол Монгол их орноо санаж байдаг. Тэгээ Монгол байхдаа бүр илүү өөрхөд төрсөн нутгаа санаж байна. Нөгөө гэрээсэн гараад би сум орлоо, гэрээн би саналаа. Сумаасан гараад аймаг орлоо, сумаан би саналаа гэдэг шиг. Яг л үргэлжлэл зөвхөн дуяатай байж байгаа тийм. Гоё сайхан. Ноён Бацаах яагаад ч мөгс байгаа юм. Би одоо төмс тарьсан тариагүй гэдэг. Мөгийг нөгөө энэ Эрдэнэт рүү гүүн гэж яхад яг офс дээр ирээд бид гур уулзаа сууж ирсэн тий. Тэгээд итгээгүй. 380 км гүүн. За тэр бол чанга тий. Тэгээд ирээ заа миний найз ингээд дарж гүүн штэ гэд хошин байдлаар хэлэхээр би өөрөө гайхсгээл тий. Тэгээ хоёр өглөө бас бэлтгэл хийж гэж над чинь орцоо тарьж 3-4 гүйс. Тэгээд ер нь бол жоох юм үл итгэх марктай байсан. Тэгээд манайч гүн гэжсэн нэг мэдсэн мэдээгээр гарсан. Тэгээ өнөөдөр бас яг шижрэв дээр наашаа явж байгаа пэж ямар хол зам бэ. Энэ бол би бол гүйшгүй юм байна. Энэ асар их төвчээр зориг. Одоо тий. Одоо тэгээд бэлтгэлтэй мөртлөө
дуусгах гэж байна. Би бол сая тоглоом болгоо одоо болов яадаг юм бэ гэд буцсан эрүүл мэндэ бодъё. За цаашд амьдрал байна гэж байгаа зүгээрээ дуусгана гэсэн. Тэгээ гол нь маш том энэ нөхрийн анхтай. тий. Одоо өдний жил найзлаа энэ нөхрийг нэг юм мэдээд байгаа. Дуусгана. Наач мөлхөчсөн нөхөн. Тийм. Тий, ер нь бол хүнд юм байхгүй юу? Ер нь бол яг найзаараа бахархаж байна. Тэгээ яг бид энд нэг юм одоо чинь юу яагаад байна л та. Мэргэжлийн тамирчин чинь те баянга ингээ бэлтгэлтэй гүйдэг гэсэн бол тоохгүй шүү дээ. Ирэхгүй шүү дээ. Тий. Тэгэнгүүт чинь нөгөө талбайгаас хөдлөхгүй байжсэн манай хэмнэн жүжигчдээс хэлсэн шүү дээ. Тий. Жүжигчдээс анхудаа гүйж яана гэж ярьж ирсэн. Баг тийм баг шүү. Тий, анхудаа гүйж яана гэдэг нь нөгөө талдаа юу гэж нөхрээ яг мэргэжлийн бос хүн гэсэндээ бэлтгэлтэй биш гэсэн үг байхгүй юу? Одоо юу гэдэг цэрэг хүнч хүйжил байлаа. Манай буджаач хүйжил байна тийм үү? Эдгээр чинь бол ингээд яг мэргэжлийн байнгын тавилж яг тэрэндээ өөрөөгөө ингээд бүх системтэйгээр ингээд бэлтцсэн. Энэ хүн чинь ерөөсөө нөгөө тэнэг зөрөгтэй гэдэг шиг өглөөгөө гүчиж байгаа байхгүй юу? Тий, ер нь бол. Тий, ерөөсөө яг зоригондоо гараад гүчиж байгаа байхгүй. Тийм. Гэхдээ яг нөгөө чинь энэ одоо юу гэж хийж байгаа өөрийнхөө энэ зорилго тэмүүлэл хүсэл мөрөөдөл үйлдэлээр болвол нийгэм бас эерэг мессеж өгж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс ер нь бол эрүүл мэндэд анхаараарай, эрүүл мэндийн төлөө байгаарай. Зорсон зорилгын арга нь бол гарч болдог шүү. Тэгээ ямар олон сайхан хүмүүсээр хүрээлүүлж амьдрал юм бэ? Хүмүүс амьдралдаа бие биендээ муу үг хэлэх биш. Бие бинийгээ дандаа хайрлаж явах юм бол энэ хорвоод хийж болох гоё болно шүү тийм. За гүх. Замынхаа талтаа олчж байгаа шүү дээ одоо үндсэндээ байгаа. Ер нь болчихлоо. Одоо яг бид чи энийг дахиад даваагаа цаашаа цайдны хүндэлөө ороод тэгээд тална. Тэгээд өнөдөртөө амраал тэгэл маргааш дархан гээл дархан ороод дархан иргээл номгонлоо ороод хөтөл ороод хөтлөөсөө цаашаа орхны гүүрээсээ цаашаа амрын шалан хийд байгаа шүү дээ. Тийшээ очоод зараатын өндөөгөр цаашаа явал бургалтан сангаа очих ороод хөшөөтийн даваагаар өсөөл тэгэл эрдэнтээр болчихж байгаа шүү дээ. Гэтэ ингээд анх гарч ирсэн бодох бол одоо бас ингээд ер нь нэлээд ойртсон байгаа болохоор ер нь бол яг энэ өвдөнгүүт дээрээс нь тэгээд маргааш дахиад тэгээд ингүүч бас ингээд нэг юм зүрхэнд бас нэг шар ус байгаа шүү дээ. Тэг яг энэ үнэхээр юу байхгүй бол өвдөлтөө ингээд сэдрээд нэг юм зөөр байхгүй бол сайхан байл та. Хангаад дэлхий энэ сайхан найз нөхдийн урмын үг тэгэл одоо над чинь би яг үндэ нөгөө юунд Facebook мөглөө орохгүй одоо мессенжерээр ихнэр мэхнэртэйгээ ярьж байгаа. Тэгэл та нарынхаа одоо нөт юм гой өгнүүдийг мессежээр ингээд нөт яг өгнүүд нь мессежээр л ирж байгаа байхгүй яг нөт. Тэр юу постны доотлохыг ерөөсөө уншихгүй. Уусаа хэдий завндааж амьддаг байж тэгээд тэгээ тэрийг ч унших сонирхол алга үнэхээр. Ягаад тэгэхээр одоо энэ том зорилгоо урдах ажиллаад бодохгүй бол тэрийг уншаад байж идэг. Тэгээ айгүй бол нэг эвгүй юм биш тэг тэрэнд нэг хямарч штэ тэгээд би чи айгу сэтгэлээ авдсан штэ тэгээд нэг хямраа тэгээд нөгөөтгөө за нэр юу аа тэгээд янз бүрийн бодогдоо би халаалтайг эхэлчихлээ шүү. Тэгээд нэрээ найзууд ирсэн чи би манай хөрхи багийнхан бас одоо бид нар чи өсвөлөө явж байгаа штэ. Тэгээд багийнхан маань бас сайн болоод бас алхаад байгаа. 3 найзтайгаа бас сайхан энэ хөтлөгийг давтал нэг сайхан пампан хийгээд гэтэ энэ нөгөө завсартай болохоор юу юм бэ бас? Нөгөө машин явахд амар хэцүү. Тий, жоо сайхаад байгаа. Сайхаад тий. Хажууд хүн явахд хэцүү юм байна тий. Хэцүү. Тэгэл одоо ээлжлээд ямар ч нэг алхаад байдал юм аа. Тэг ямар ч байсан найзуудаа ирсэнд баярлалаа. Маш гоё. Гоё найз маань бас гоё мэдээлэл өглөө. Тэг марафон бол өнөөдөр найз нэг манай шижрээгийн хэлж байгаагаар өнөөдөр миний гүйлт бол яг үнэндээ цаад агуулга нь эх орн маань Монголын одоо ард иргэд маань гоё эвтэй тий эв найрамдалтай бие биендээ хүндэтгэлтэй бие биенээсээ одоо бие бинийгээ хайрлж чаддаг тийм сайхан эвтэй ард түмэн одоо орших юм бол одоо бид нар нэрээ юуг л бол юуг хийж юуг санаачилж болж байна. Ер нь одоо ийм гайхамшигыг хүн л өөрөө бүтээж хүн санаачилж байна. Одоо ингээ маа найз одоо адуу гэж ярьсан. Өнөөдөр дэлхийн адууны өдөртөө болцсон. Дэлхийн одоо адуун тайртай хүмүүс 200 улсаас одоо Монгол улсад одоо ирж энэ 10,000 адууны парадыг үзэх гээд. Тийм. Энэ морьтны соёл талбай бол одоо юу гэдгийг дэлхийд Монгол байгаа шүү дээ. Монгол хүнийг моргиугаар бол
төсөөлөх арга байхгүй. Тэр чухалаараа Монгол улсын одоо алтан соён бол Монгол адууг дүрсэлсэн байдаг. Тэгээд соёнбын түүхийг аваад үзэх юм бол бүхий л цаг хугацаанд бол яг морийг бол дүрсэлж өгсөн байдаг. Тэгээд морин жил одоо энэ жил гарч ирсэн. Морин жилийн хувьд бол монголчуудын түүхэнд өөрөө олон гайхалтай эргэлтүүд хийсэн жил байдаг л да. Жишээ нь 1206 онд бол одоо морин жил их Монгол улсыг байгуулж ирсэн гэдэг. Морин жилд бол Монгол түмэн ер нь уруудсан дороодсон түүх бол байдаг. Үргэлжид өсөн дэвж дандаа сайхан амжилтуудыг гаргасан байдаг. Өнөөдөр бас морин жилд бас ийм гоё түүх хэлмийнээр бичиж байгаа бас баяртай байна. Түүх бол бичвэр гэдэг. Өөрийнхөө амьдралын за энэ Монгол улсын түүхэнд гэдэг юм уу, жүжигчдийн түүхэнд гэдэг юм уу, Эрдэнэтийн түүхэнд бас л нэг гоё шин түүхийг бичиж байгаа шүү дээ. Гоё. Би чад ганцхан үг хэлээ гоё. Эрдэнэт рүү хэдэн болж байгаа вэ? 17 доо. За 17 доо. Яг нэг морь хэр нэг гоё юм байгаа гэж яахгүй юу? 6 сарын 23-нд Галмор жилийн хөх морь сарын цагаан морь өдөр байхгүй юу? 26 сарын 25 юм. Тэгээ 11 цаг 40 минутанд яг морь цаг эхлээд 4 морь. Хэдэн морь? Нэг гал морь жил хөх морь сар цагаан морь өдөр морь цаг гэдэг юм. Тэгээд тэг өөрөө морь унч 5 морь. Тэгээ тэрүүгээр яг нөгөө найзлыг санаа байгаа. Яг энэ бол ингээд олон нийтэд уриалж байгаа юм биш. Тэгвэл найзуудтайгаа нэг очиод одоо энэ нэг хаадын үлгийн нутаг гэж байна да. Цайдмын хонд одоо энэ хөшөө цайдм хөгөн дарна гэж байж байна тийм ээ. Лууд хотын тэнд юуны хүнүүгийн хаадын тийм гал тагтдаг байсан төөр алдсан. Хүнүүгийн хаадууд галаа тагтдаг. Тэгээ тэрнийх нь баруун урдхан талд нь яг хүнүүгийн морин зэргийн том хашаа нэг төөр байна гэдэг асуудал яригдаад. Тэгээ энэ дээр 3000 жилийн асуудал яригдах юм байна. Тэгсэндээ бид нэр Төрөлт улсын 2235 жилийг тэмдэглэх гээд байсан чинь энэ чинь Төрөлт улсын 3000 жилийн асуудал юм байна гэдэг асуудал явагдаж байгаа. Тэгээд тэн дээр ер нь яг нутгийн малчтаа дуучтаа цуглуулж байгаа найзан зөвөр нэг хуваараа өөрөө ингээ нэг юм итгэл үнэмшлийн юм байна шүү дээ. Гоё шүү. Нэг тийм санаа байгаа. Хэдүүлээ бас бөөнөр очилт тий. Очоод. Бүгдээ одоо чи би тэгээд байгаа. Тэр юуны одоо чинь лууд тийм үү? Хаадын хэлдэг. Энэ өндөр машинтай орохгүй найзуудаа машина гадна тавьж байгаа молтой орё. Тийм шүү дээ. Гэт. Тэ. Яг нөгөө дөрөв адуу гэдээ ирлээ шүү дээ. Хайлттай хэлгээд нөгөө хүмүүс чинь ингээд энэ одоо баяр монцсон биш л гэдэг байгаа. Энэ чинь цааталтаа нөгөө аялал жуулчлалын бодлого яваад байгаа. Дэлхийн адууны нийслэл дэлхийн адууны төвийг Монгол болгочих гээд байгаа санаатай. Тэгээ одоо нэг юу гэдэг Барселоны карнавал гэдэг тэгжээдэг нэг шалдуу үзэх гээл 4.5 сая хүн очиж штэ. Нэг удаа. Гэтэл нэг 10 жилийн дараа гэхэд нэг за энэ Монгол дэлхийн бүх мөртөнгөө цуглд юм байна гэдэг нэг юм баяртай болчихсон. Тэр сүр. Тэгээ ард талд нь чи эдийн засаг явж байгаа штэ. Тэрэнд орохын тулд нөгөө малчнаас номхон морь худалдаад авчихна. Бүх нь уялдаа холбоотой. Гэт ингээд тэгээ би холон тэгж. Яа. Мөгид нэг морьтлээд авчиж та чи өглөө өдөр мордож байгаа яв гэсэн ч болоо. Та чи унахгүй хаа. Гүйлгээд дунд нь бицикл дуугаа явах юм уу гэдэг. Манай камермен өгөөдэй гэдэг бицикл гарна гэсэн. Унах юм уу гэдгсэн чинь гүү би ямар ч хэлсэн энэ хоёр хөлөөрөө тий хоёр хөлөөрөө очно гэж байгаа. Нөгөө яг одоо би зөв бас дахиад сонирхолтой. Би Эрдэнэт рүү онгоцоор галт тэргээр машинаар автобус одоо бүх төрлийн одоо тээврийн хэрэгслэр явсан байна. Явнаар гүйж очоогүй юм байна. Зөв яг чи зөв юм байна. Би бас дундгойроо гүүхээр боллоо гэдэг аахгүй. Айгу орон зөрийг авсан. Дундгой юм уу? Дундгой. Одоо ингэ нэг нутаг болчихж байгаа юм уу? Тийм биш үү? Ядаргатай. Шинэ Эрдэнэтийн талаар ярьж байгаа. За сайхан байна. За хэдүүлээ. Одоо жоохон гайгүй болж байгаа. Нар жоохон хэвүүлэнгүүт нь хэдүүлээ. Гой би халаагаа тийшээ ячаа. Тэрийг даваад ороогоо цаашаа ингэ тийш алхачих. Ээж яриад тэгэл яа. Яг тэгвэл бас нөгөө гимтэл авцсан байгаад эмчилгээ хийлгдсэн байгаа учраас нэг дор дахиад хитрхийг ачаад өгж болохгүй байгаа учраас зөөлөн өнөөдөр бол ер нь маш зөөлөн хөдлөг гэдэг ийм заавал эмчилгээ өгсөн байгаа юм байна. Тэгээд энэ шүрмэс сунах хэтэр гэдэг чинь бол ер нь бол ингэж болохгүй юм байна. Амархан биш л ахaltaа. Яг хүн өөрөө яг үдчихэж мэдэрт юм байна. Одоо би бол одоо ингээд эхлээд 400 км гүүн гिचээд тэгээ бэлтгэл хийж байгаа 4 сар бэртсэн шүү дээ 4 сарын ихээр.
Тэгэл ер нь шууд ингээд сэтгэл санаагаар шууд унж байгаа байхгүй. Би өөрөө ингээд зориг тавьчаад тэгээд одоо ингээд гүөхж байгаа юм маань ийм асуудлаас болж ингээд талаар болчих ингээд. Тэгээ би тамирчдаг бол амар дотроо хайрлаж байгаа. Тэр бэртэл ямар хэцүү юм бэ те. Тэр бэртлэр одоо бэртлээс олж одоо манайхан ч одоо амжилт гаргасангүй энэ чинь гिचлээ тэр чинь гिचлээ гэж наан яриад идэг. Тэр бэртэл гэдэг чинь юу тэр чи одоо ингээд шүд сууж иж л ер нь бас явахгүй бол өнөөдөр ингээ аяг харагдж байгаа шиг бас байхгүй байгаа. Тэгэхээр бид нар бол тамирчтай асар их бас хүндлэх хэрэгтэй. Тэгээ энэ хит толын зай, марафонд гүүн гэдэг бол зүгээр нэг хүний асуудал биш. Би хаагаа эрүүл саруул болгож иж тэгжиж одоо уршаа харж гүйхгүй бол зүгээр нэг сэтгэл хөдлөлтөр бол ямар ч асуудал болохгүй л дээ. Би ч одоо яг бас 20 хэдэн жилийн өмнө 27 8 жилийн өмнө бас гүйжсэн түүхтэй. Гэхдээ тэр одоо дуршлаг чинь өнөө цагт шал ондоо болцсон байна. Сая ингээл манай дасгалжуулагч ингээ ярьж байгаа спортын ангаа ухааны шинжлэх ухаан тэгэл хүний одоо бүх бие бэлдраар нь ер нь хэмж үзэж штэ. Таны булчингийн масс ингэж гүүн те. Та бол ийм болцоотой өдөрт ингэж гүүх хэрэгтэй ийм бүх юм ингээ шинжлэх ухаанаар гаргаж ирж байгаа юм. Тэгэхгүй өнөөдөр за нараа энэ гайгүй штэ. Ер нь өдөрт 150 гүүчнэ. Ер нь манайхан юм тэрвэрхэн штэ. Тий. Ер нь дайжгүй штэ. 250 асуудалгүй штэ өгшөө гэдэг. Энэ бол ерөөс биш байгаа байхгүй. Бүх юм шинжлэх ухаан дээрээс нарийн тооцоол тэгжиж тэр тамирчин хүн сэтгэл зүй асар нарийн байт юм байна. Тэгээ энийг тэгсэн бас ингээд ойлгож аваад бас энэ гүүхийн төслийг эхлүүлэх чинь их зүйлийг бас сурж мэдэж ойлгож авч шүү юм да. Тэгээс бас л шинэ хаалга нэгдэж байгаа. Тий, яг үнэ тий. Тэгээ яг энэ дээр бол би энэ хөнгөн атлетикийн спортоо бол сайхан сурчлаа гэж байгаа. Ер нь бол манай хөнгөн атлетикийн спорт чи бас гайхалтай спорт алгах шүү дээ ер нь. Одоо спортын хатан хаан гэдэг. Дээрээс нь одоо энэ спортоор хичээлж байгаа хүмүүс маань бас энэ эрдэм шинжилгээний мэдээлэлтэй байх хэрэгтэй байна. Спортын эрүүл мэндийн одоо боловсролтой байх хэрэгтэй байна тий. Тэгээд бид нар одоо яг энэ гүйлтэр найз нэг ярд гой ингээд намайг ингээд асар их хүмүүс дэмжиж байна гэж манай хэд хэлээд байгаа. Тэгвэл энэ шигээ ингээд гой өөр юм л бас ингээд эх орныхоо юмыг те хөгжил рүү эсвэл бол та нэг зүйлийг дотроо бодцсон байгаа бол тэрийг ингээд хурдан ингээд зорилгоо биелүүлээд тэр зүйлийг заавал хийгээрэй гэдэг л мессежийг л би аминдаа өгөх гээд байгаа байхгүй. Өнөөдөр хэн агуу юмыг бүтээдгүү, хэн том гайхамшигыг бүтээдгүү зөвхөн хүн л бүтээдэг. Тэгэхээр бид нар өөрсдөө асар их итгэлтэй. Тэгээд тэр зорьсон зүйлийн төлөө тэмүүлж заавал хийгэрэй гэдгийг энэ хойч ирээд үдээ. Яг үе тэнгийнхэнд бол би битгийгүүгээрэй гэж хэлмээр байгаа. Бид нар бол бас ингээд төс гарцсан хүмүүс гэдэг шиг. Айд бол болохгүй л би бол хамаагүй. 24-т өгч. 24. Тэгээ ийм зүйл байна. Тэгээд гоё байна. За хэдүүлээ тэгвэл нэг жоохон усуучаад жоохон байж байгаа тэгээд алхъя тий. Тэс гарын хоол. За тий. Тэгээд лайвтай бас хамт байгаа. Би бол нөт мэдээллүүдээ хүргийгээд. Энэ чинь баан явж байгаа яаж байж тий. Одоо чи нэг ховдосны залуу сэрэг залуу үйсэн шүү дээ. Тэгэхээр чи ингээд нөгөө юу гэдэг энтертайнмент нөгөө урлагийн хүмүүс чинь ондоо байд юм байна. Яг ч нийгмээс өгөн гэрэл хүүхтэй гэдэг нь яг чамаас авч байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр салбарын хүмүүс чинь биш учраас зүгээр гүйчихэж байгаа байхгүй. Гэтэл эргүүлээд чи өөрөө ямар мессеж өгч байгаа гэдгийг ард түмэнд яг тэр нөгөө мэддэг юмар нөхөх шүү дээ. Тэр залууч гэдэг айгүй мундаг тий бас. Тэгээд өөрийнхөө эргэн тойрог хүрээл олон хүмүүсээс урамжлал айгүй гоё зүйл гэж. Ер нь хамгийн том агуулга санаа нь бол ямар нэгэн байдлаар энэ спортын шилдэг тэр спорт муу гэсэн үгээр спортоор хичээлж эрүүл байгаарай гэдэг зүйлийг уриалж байгаа. Яг үнэ тий. Манай будаа бужиргал биш тий. Би ч нөө будаа гэсэн чинь бид нар чинь 100 юм байна. 83 он. Тэгэд будаа маань юу 7 улсын 7 цөлөөр үүж. Энэ бол гэхдээ будаагийн чинь одоо нөгөө цол гуншин гэх юм уу одоо яг одоо монголоор бол бөхөр бол цол гуншин гэж ярьдаг. Хитийдсэн одоо хязгааргүй тий тийм одоо гүйлтийг хийж байгаа байхгүй. Зүгээр одоо хит толын гүйлт биш. Хин одоо буджааг бол одоо ингэмээр байгаа. Яг нэг үгэлгээд. Ингээ нэг юм шатлан матлаа хийгээд энд
уушиг муушигд нэр гуурс моорс байна үдэн шалах хэрэгтэй байгаа тий. Нарийн нөө. Тэг нари тэр ямар ч одоо тийм үний хашир бол ерөөсөө тэр одоо ингээд нөө хүмүүс суугаад завлаад бяцлагтай шүү дээ тий. Хашир бол гүйцэтгэл бяцлагч дээ. харин тий. Угаасаа тэр айгуу дуртай байсан гэж хэлсэн. Ерөөсө цагт 10 км дөгөө тэрний ерөөсө ингээд ашим ариг зүгээр. Өө тэр яг сүнсэн биеийн байхгүй махан бие л явж идэг л байгаад байгаа байхгүй. Тэгээд угаасаа тэр агуу тамирч тэр одоо дахиад дэлхийн 7 улсын 7 цөлөөр гэдэг чинь тэр арай дэндүү юм байхгүй. 2004 оны Японы олимпиад марчин бол нөгөө 42 гүөхт чинь бол аварчин бараг нэг цаг бараг тэр олон дэлхийн тамирчдыг ер нь толгойж гүйсэн шүү. Хамгийн дөрөнд Монгол улсын тамирчин тэр чинь Сэрод. Сэрод тий. Нөгөөх нь хит олих гэдэг. Бүр англи нь. Тэ энэ чинь нөгөө юу байхгүй. Манай Сэрод ч амар Монгол бас амар шүү дээ. Сэрод бол амар. Үндсэндээ нөгөө сонгуул насандаа Сэрод нь гүгээд тэгээ нөгөө Монгол хотооны холын зайнда бодjaan гүгээд гэсэн үг байхгүй юу? Яг үнэн тий. Сэрод айгуу бүгд Сэрод ч бол үнэхээр тэр Монгол бас маш олон жил гүйж байгаа шүү дээ. Бас үеийн нөхөр шүү дээ. Тий. Маш олон жил гүйж байгаа. Маш одоо Монгол улсынхаа нэр алдрыг сайн нөгөө марафонтой ярьсан чи яг олимпиад наадмын тэр Сэродын гүйл санаанд ороод хэлж яахгүй. лаг. Тэгээ одоо ингээд зүйгээд байна л да. Би ч бол ер нь алхах дургуй юм шүү дээ. Яг нэг бол гэдэг. Өнөөдөр би найзгаа дархан хүртэл дагуулж байна. Тэгээ яг үндэ чинь гэдэг байхгүй. Би ч яг багасаа жорлон ороход л морьтой явдагсан бохгүй юу? Тэгээ одоо нөгөө морьтой болоосыг хянан дээр чи нөгөө морьтой юг асуудаг шүү дээ. Тийм төрлийн юм бохгүй юу? А яг надад тэгээ харахад би чинь нэг гүүр доод ганц гүүр доод тэр нэг хотын төв рүү алхаад очих юм уу? Энэ баруун зүүн 2-4 замын хооронд алхах гэдэг бол баг ял байдаг байхгүй. Зүгээр одоо алхах хэрэгтэй шүү. Тэгээ энэ үнийг ингээ гүйж ийн гэдэг асуудал нь гүйлтийн асуудал биш санагдаад байна. Энэ ингээ нэг өөрийгөө ялан төвдөх тийм ээ. Өөртөөгөө тэмцэх гэдэг л асуудал юм шиг санагдаад байна. Юм байгаа. Тэгээ дараад нь би нууцыг тайлна. Олон сюрприз байна. Яг одоо хийж бүтээн байгуулж байгаа гэхээс илүү дахиад нийгэм рүү олон юм байгаа. Тэгээ дараагийнхаа одоо бас лайв дараагийн найз нөхдийнхээ уулзалтаар уулзцаа гэдэг шиг тий. Тэгээ найзууд маань бол надтай бол ер нь бол 3 метр чинь 3 чинь 9 км ямар ч алах хүмүүс ирсэн байгаа шүү. Түр бай. За ингээд хувцас солиод их. Бацаага нэгж хувцас солиё. Бацаага хувцас солиё.